Тэдний сайн мэдих Netflix компаниг 2000 онд $50 сая авах боломж байсан гэвэл та итгэх үү? Бидний одоогийн сайн мэдих Netflix компани 2000 онд бараг дампуурах шахаж байлаа. Үүсгэн байгуулагч Reed Hastings болон Mark Randolph нар нь 2000 онд Blockbuster-ын гүйцэтгэх захирал John Antioco дээр очиж уулзсан байдаг. Тэдний тавьсан санал нь Netflix компаниг $50 сая худалдан авах санал. Харин Blockbuster-ын гүйцэтгэх захирал тэрхүү $50 сая үнэлгээтэй Netflix компаниг худалдан авахаас татгалзсан байдаг. Харин удалгүй Netflix компани стриминг үйлчилгээгээ эхлүүлж дэлхийд даяар тесрэлт хийсэн байдаг. Харин тэдний саналыг татгалзсан Blockbuster компани 2010 онд өөрсдийн зампуурлаа зарласан байдаг. Харин эсрэгээр Netflix компани дэлхийн хамгийн том стриминг платформуудын нэг болсон байдаг. Харин Netflix компани хэрхэн яаж дэлхийн хамгийн том платформуудын нэг болсон, за мөн Blockbuster 2010 онд яагаад дампуурсан гэх мэт шалтгаантай зүйлүүдийг энэ номон дээр бичигдсэн байсан. Тэгэхээр бас энэ тухай тун удахгүй рилүүдээр оруулна. За тэгээд та бүхэн таалагдсан бол follow дарахаа битгий мартаарай. Bye.